За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Манай баг бит ба хавтгай огтлцол сэдвээр илтгэлээ бэлдсэн. Куб, параллел призм, пирамид, тетрайдер, конус, цилиндр, бөмбөрцөг гэх энэхүү биетүүдийг хавтгайгаар огтлоход хэрхэн яаж харагдах талаар та бүхэндээ танилцуулнаа. За эхнийх нь куб. Куб нь хососоор тэнцээ 6 твш өнцгтөөр хашигдсан биетийг куб гэдэг. Тэгээд кубын гадаргуун талбайг олох томьёо, эзлэгүүнийг олох томьёо өгсөн байна. Энэ доотлын цэнхэр гусагчийг хөдлөхөд ирмэгийн том жижиг байдал нь томруулж жижигрүүлж болно. Тэгээд хоёр эргүүлэлт байгаа. Хоёр эргүүлэлт нь болохоор кубыг тал талаас нь харагдах байдлыг нь харуулж өгч байгаа. Тэгээд дэлгээс гэх энэхүү гусагчийг хөдлөхөд кубын дэлгээсүүд дэлгэгдэж харагдана. За одоо кубыг хавтгайгаар огтлоход харагдах байдлыг нь За кубыг хавтгайгаар огтлоход энэхүү улаан куб дотор байгаа улаан нь хавтгайгаар нэг огтлцож байгаа огтлол нь харагдаж байна. Тэгээд твтэй болон босоо байдлаар хавтгайгаа ингээ огтлцуулж болно. За дараагийнх нь parallel pivot. За хажуу иргэн суурьтай перпендикуляр биш parallel pivot-ийг налуу parallel pivot, харин хажуу иргэн суурьтай перпендикуляр parallel pivot-ийг шулуун parallel pivot гэдэг. Тэгш өнцөг суурьтай шулуун parallel pivot-ийг тэгш өнцөгт parallel pivot гэж нэрлэдэг. Тэгээд гадаргуун талбай болон эзлэгүүнийг олох томьёо өгсөн байна. За энэхүү дүрс нь А нь суурь, Б нь урт, С нь болохоор өндөр нь өгөгдсөн. За энэхүү дүрсийг хавтгайгаар огтлоход за босоо parallel pivot-ийг босоогоор огтлоход ингэж харагдаж байна. Босоо болон хэвтэй байдлаар эргүүлж болно хавтгайгаа. Тэгээд хавтгайн өн нэвтрэлт болон parallel pivot-ийн өн нэвтрэлт өгөгдсөн. Одоо нөгөө эргүүлэлтээ гусагчаа зөөхөд өмнөд нь өөрчлөгдөн. Тэгээд огтлцлыг харах нөхцлүүд нь их цажуунаас болон дээрээс болон доороос харж болдог. За дараагийн дүрс нь призм байгаа. Харгалзан тэнцүү ба параллел байх талуудтай параллел хоёр олон өнцөгт байх ба бусад талууд нь параллелограмм бөгөөд хажуу иргэмүүд нь параллел байх олон тасдыг одоо призм гэдэг. Хажуу иргмийн суурийн хавтгад перпендикуляр байвал шулуун призм, хажуу иргмийн суурийн хавтгад перпендикуляр биш байвал налуу призм болно. За тэгээд призмийн бүтэн гадаргуй, хажуу гадаргуй, призмийн эзлэхүүн шулуун призмийн одоо бүтэн гадаргуйн томьёо өгөгдсөн байна. За энэ гусагчийг хөдлөхөд призмийн талуудын тоон одоо нэмэгдэн N 4 гэхэд 4 болно, 5 гэхэд 5 болно. Харин M гусагчийг хөдлөх юм бол эхний өнцөг нь одоо M5 байхад эхний өнцөг нь 5 дахь өнцөгтэйгээ очиж холбогддог. Ийм гусагч байна. За үүнийг хавтгайгаар огтлоход за босоо зөвлөлт ингэж харагдах нь байна. Тэгээд босоо болон хэвтэй хоёр эргүүлэлт маань ингэж харагдах нэ. Мөн хавтгайн өнгө призмийн одоо өнгө огтлцлын харагдана. Өөрчлөгдөж огтлцлын харагдсан нь болохоор эгц дээрээс эгц доороос харагддаг байгаа. За дараагийнх нь пирамид. За суурь гэж нэрлэгдэх энэ олон өнцөгт бусад талд нь ерөнхий орой бүхий гурвалжнууд байх талстыг пирамид гэдэг.
За тэгээд пирамидын өндрийн голсогчийг хөдлөхөд пирамидын өндөр нь өөрчлөгдөнө. Тэгээд хажуу гадаргын талбай нь хажуу талстуудын талбай нийлбэртэй тэнцв. Үүнийг хавтгаагаар огтлоход босоо параллел зөвлөлт болон хэвтэй эргүүлэлтүүдийг харж болж байна. За дараагийнх нь тетраэдр. Гурвалжин суурьтай пирамидыг тетраэдр гэдэг. За шууд конусаа авч. За 3 хэмжээс докторгын конусын суурь, конусын радиус конусын өндөр болон ариун цэгүүд энд харагдана. Их шугам нь энэ конусын суурийн радиус, ариун цэг, за эдгээр нь ингэж харагдах нэ. За конусыг босоо зөвлөлтөөр параллел огтлцуулахад ингэж харагдана. За хавтгаагаа хэвтэй зөвлөлтөөр зөөхөд ингэж харагдах нэ. За дараагийнх нь цилиндр. Тэгш үнцэгтийг нэг талаар нь тэнхлэг хийж эргүүлэхэд үүсэх дүрсийг шулуун цилиндр гэдэг. Мөн цилиндрын томьёонууд өгөгдсөн байна. Цилиндрыг хавтгаагаар огтлоход за босоо зөвлөлтөөр зөөхөд ингэж харагдах нэ. За бөмбөрцгөө гэж ярьж байгаа. За өгсөн А цэгээс тодорхой R эрэг зайд орших огторгойн бүх цэгүүдийг олонлогоос бүтэх дүрсийг бөмбөрцөг гэнэ. За А нь бөмбөрцгийн төв, R нь бөмбөрцгийн радиус. Бөмбөрцгийн төвийг дайруулан хавтгаагаар огтлоход үүсэх огтлолыг бөмбөрцгийн тэнхлэг огтлол гэнэ. За D нь бөмбөрцгийн диаметр, дүрсийг харуул. За бөмбөрцөг ба хавтгайн огтлол. За босоо параллел босоо зөвлөлтөөр зөөхөд ингэж харагдаж байна. Бөмбөрцгийн өнгө нэвтрэл, хавтгайн өнгө нэвтрэлтүүдийг за ингэж харагдах нэ. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.